Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэс. Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний стандарт. Улсын бүртгэлийн үйлчилгээний зарчимд шуурхай чирэгдэлгүй байх, найдвартай баталгаатай байх, үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцсэн байх, элдэх хүндэтгэлтэй байх, хувь хүн байгууллагын нууцыг хадгалах, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх, үйлчилгээ явуулах нөхцөл бүрдсэн 5 тухтай орчинд үйлчлэх. Ажилтнанд тавигдах шаардлага. Ажилтны хувцлалд харагдах байдал нь ажил хэрэгч байдлыг илтгэсэн хослол, нэр, албан тушаалыг бичсэн энгэрийн тэмдэг, нарны болон гоёлын шил зүүхгүй байх, спорт загварын хувцс өмсөхгүй байх, биеийн ил гарсан хэсэгт шивээсгүй байна. Ажилтнанд цэнхэр эсвэл цагаан өнгийн захтай захгүй цамцыг дангаар болон хүрэмний дотор өмснө. Эмэгтэй ажилтны хувцлалт нь цамц хослол, даашинзны энгэр игэмний хонхроос 30-40 мм-ээс илүү задгаа биш, даашинз юг бүхний хормой дахин мочмоос дээш доош 10 мм урттай, гутлын өсгий 7 см-ээс өндөргүй байх. Үс хумсны засалт будалт хурц тод биш байна. Эрэгтэй ажилтны хувцлалд харагдах байдал нь үсээ урт ургуулахгүй, хууд сахал тавихгүй байх, цамцны энгэрийн товчийг бүрэн товчилсан байна. Ажилтан харилцагчтай харилцах үед дараах шаардлагыг мөрдөнө. Өгтөх үдэх мэдлэгээний үгийг байнга хэрэглэх, харилцагчид итгэл төрүүлэх үед төлөв даруй илдэг харилцах, мэргэжлийн ур чадвартай гэдгийг харуулах үед өөртөө итгэлтэй байх, ажлын байранд ажлын цагаар хоол хүнс хэрэглэхгүй байх, богц ажиллахгүй байх, харилцагчийг хүндэтгэж анхаарал хандуулж байгаагаа илэрхийлж түүнийг бүрэн сонсох, түүн рүү харж ярих. Харилцагчаас түр холдох юм уу хүлээлгэх шаардлага гарсан тохиолдолд уучлаарай та түр хүлээнүүгээд холдох болсон шалтгаанаа тодорхой хэлэх. Хэрэг тодорхой шалтгааны улмаас тухайн үйлчлэгийг өөр ажилтнанд шилжүүлэх бол одоо танд энэ албан тушаалын энэ хүн үйлчлэх болно гэх мэт үг хэллэгийг хэрэглэх. Өөрийн буруугаас харилцагчаас өөрчлөлт гуйх бол уучлаарай миний бидний манай ажилтны буруу гэх мэт үг хэллэг хэрэглэх зөв ойлгуулах. Харилцагчийн зүгээс ирэх тааламжгүй хандлагад илдэг тайван хүлээцтэй байж сэтгэл хөдлөлийн огцом өөрчлөлтийг илэрхийлэхгүй байх. Ажилтан ажлын чанар бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор ажил эхлэхээс 15 минутын өмнө ажлын байранд ирсэн байх, ажлын байранд зохион байгуулалттай ажил хэргийн байх, ажлын байранд нэгт нямба байж хэрэгтэй зүйлээ хурдан олж авах ойлгомжтой тэмдэглэгээ хийх, үйлчилгээний стандартыг чанд мөрдөх, ажлын байрыг цэвэрлэж цэмцээлгэн тонод хөрөмжийг цэвэрлэж бэлэн байдлыг хангах, ажлын байранд сахилга баттай байх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллана. Үйлчилгээний танхимд тавигдах шаардлага. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 65 ба түүнээс дээш ахмад настан, жирэмсэн, няраа хүүхдтэй иргэн, нас барсны бүртгэл хийлгэх иргэнд дараалал харгалзахгүйгээр үйлчилгээ үзүүлнэ. Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэс.